Яхшаа. Хайж гэж байгаа юм бэ? Хайж гэж байгаа юм бэ? Танзани орё. Танзани орж яхачаа. Тэри. За ингээд бид тэр Кенигээс Танзани зүг хөдөлсөн. Гэхдээ Кени яах вэ? Одоо шинэ бидэрт бол нэг тийм муу юм болоогүй тийм ээ. Тэгээр нэг хаамшигтай одоо шинэ алдаг, хятдаг, томдог, дээрэмддэг одоо шинэ элдв янз бүрийн юмнууд ярьж байсан ч гэсэн бидэрт бол Кени орн бол ээлээ өгсөн. Ээлтэй сайхан хэд хоногийг бол Кенид өнгөрүүлсэн. За ингээд бид тэр чинь машинаар явж өгсөндөө үндсэндээ бол зам харгуул боломжийн тийм Тажгүй. бас ч гэж айтайхан засмалтай Ямар ч гэсэн шорон замаар явахгүй. яг үнэ. За ингээд зам зуур бол хонь мал хариулсан хүүхдүүд их байна. Одоо шинэ манай нөгөө хуучны өдөөний усууд ярьдаг шүү дээ. Ингээд насаараа л бага насыг бол одоо хоньны дэргэд бэлчээр дээр өнгөрүүлээ гэдэг шиг. За энэ бол Танзанид ороод ирсэн байна тийм. За энэ хүүхэд. За ингээд машин явангууд нөгөө манай өдөөний хүүхдүүдтэй адилхан Google ирнэ зайдууд одоо нэг юм чихэр бавгаар доод наануу цаануу гээл ингээд тэгээ байж байгаа идэх гэж явсан ганц хоёр дошрооко өгчлээ одоо тэгээд өснөө юу идэх юм байгаа. За энд бол малыг бол ингээд зөнгөөр нь орхиж бол болдгоо ягаад гэвэл нөгөө зэрлэг хамтын ихтэй учраас бол заавал одоо шинэ хүн хариулж дагаж явахгүй бол болохгүй. За ингээд Ирээдүйн өнгө нь бол заавал улаан байх хэрэгтэй. Тэгээ яагаад улаан байдаг юм бэ бид хоёр гайхдаг байсан. Тэгэхээр энэ тал дээр бол улаан бол хамгийн холоос хамгийн тод харагддаг юм байл л тийм. Тэгэхээр бас одоо тэр ганцтаас ч юм уу сэргийлэх эсвэл ерөнхийдөө тийм ээ тэр утгаараа бол заавал улаан өнгөтэй хувцсамждаг. Ер нь масажчууд гэсэн бүгд гол улаан төрлийн хувцсамжчээс шүү тав гэж байгаа. За ингээд зам зуур тусламжийн барааг бол байнга хүргэж явлаа. За энд бол Blue Sky гэдэг манад бол байдаг шүү дээ. Одоо шинэ ороод ирсэн англичуудын одоо шинэ авиа компани. Энд бол бас ийм нислэг хийдэм байлаа. Жижиг онгоцуудтай. Ер нь жоохон бэлчүүдүүд нь огсоол байсан те. Тэгээд манай хэд нь бол тэгэл автобусандаа суугаал 8 цаг бол сайхан бижигнэ. За газар нутгийн хувьд бол ерөнхийдөө бол Кениттэй бол их ойролцоо. Их одоо ялгараад ахаар зүйл бол байхгүй. Уул жоох ихтэй тийм. Монголоороо уул нэлээд ихтэй. 3.1 орчим газар нутгийн 3.1-ийг бол уул эзэлт юм гэсэн. За анхүү өтөр Кени нийслэл Найробигаас Танзани зүг явж байна. За Кени Танзани хооронд бол үндсэндээ бол нэг 8 цаг орчим одоо нэг иймэрхүү манай бол микро за энэс арай томхон тийм баасууд байна. Энэгээр бол явд юм байна. За хоёр талдаа ирж очих юм бол үндсэндээ бол нэг $30 төлөх юм байна. 2 хоног одоо хоёр талынхаа унаатаагаар дээр нь 2 өдрийн зочид буудал өглөөний цайтаа орох юм бол үндсэндээ бол $200 дотор бол та Кени үзчихэд Танзани ороод буцаад ирэх ийм боломж бол байд юм байна. За бид тэр бол одоо Танзани нийслэл Дар эс Салам бол эхлээд бол орохгүй. Юуны өмнө бол бид тэр бол зочид гадаадын жуулчид хамгийн их очдог Аруша гэдэг одоо шинэ хот байд юм. Танзани. Энд бол ерөөсөө Дар эс Салам юм уу эсвэл Аруша дээр бол голдуу гадаадын зочид бол ирдэг, жуулчид бол ирдэг. За Арушагаасаа бол цаашаа бол Моши гэж одоо шинэ жижигхэн хот тосгонлоо бол явд юм байна. Энд очиод юу үзэх вэ гэхээр тэнд бол ерөөсөө Африкийн хамгийн өндөр уул буюу одоо шинэ Килиманжаро гэдэг энэ мөнх цастай энэ уулыг бол үзэх гэж гадны жуулчид бол голдуу явд юм байна. За ер нь бол иймэрхүү эротик хэлбэрийн бэлэг дурсгалын зүйл бол энд бол их байна. Өнөө л одоо нэг Африкийн алдартай улаан мотор бол хийсэн мэд зүйл шүү дээ. Ер нь бол гадны зүйлчд бол Танзанигийн хоёрхан зүйлийг үзэхээр л зорддог. Түрүүний алтайхан хэлсэн Килиманжаро уул мөн Серенгети. Тэгэхээр бид хоёр мөн ч гэсэн бас энэ ер нь Аруша хотоос бол Серенгетигийн эхний зах боловс их ойрхон. Тийшээ бол ухсыгээд ирэхэд бол боломжтой. Бид хоёр бас энэ бололцоог ашигласан. За тэгээ гол зүйл нь бол мэдээж Килиманжаро уул. Тэгээ Танзани ер нь өөрсдөө United Republic of Tanzania гэдэг юм. Яагаад United одоо Америктэй адилхан тийм ганц улс байж хахад гэсэн чинь урд нь бол энэ Танзания, Кения, Уганда, Рванда гэдэг чинь нэг улс байсан юм байна. Тэгээд тэр үеэс нь United Republic of Tanzania гэж явж байгаа. Одоо тэр нэг нь үлдсэн. Тэгээд
нийслэл нь болохоор одоо бид нар Дарасалам гэж андуураад идэг гэсэн чинь үгүй юм аа бас. Нийслэл нь Додома юм байна Биш юм уу? тийм. Official нийслэл. Чи хаанаас үнссэн? Үгүй одоо харин тийм юм байна. Мэдлгүй яах вэ те. Нутгийн хүн учраас. Тэгээ хүн амынх нь 90% нь одоо 99% нь бол Африк руу үлдсэн одоо ганц 2% нь бол Европод бас Азиуд байдаг гэж байгаа. Гэсэн үү? За энэ бол дэнтхийн нэлээд одоо мөнгөтэй баячуудын буудаг зочид буудал. За ер нь хоногийн бол тэгэл ер нь 100 ногооноос л дээшэл ярин шүү дээ. Яг л гэхдээ аюулгүй талаас бол үнэхээр бол одоо шинэ аюулгүй аятайхан орчин тавлаг орчин гэдгээр бол энд бол гадаадын жуулчид бол ерөөсөө энэ Меру гэсэн буудад бол бууд юм байлаа. Меру гэдэг нэр нь бол Африкийн Килиманжарогийн дараа хоёр дахь өндөр уулыг бол Меру гэдэг юм байна л те. Яг энэ уулынхаа бэлтээр бол энэ зочдууд л байдаг. Меругийн өндөр нь бол 4556 м юм байна лээ. За бид тэр Танзани руу орсон. За бас л одоо шинэ бид тэр чинь явахаас өмнө Москвагийн элчин сайдын яамны нөхдүүдээ гуйж байгаа бид тэр Танзани виз аваад өгөөч наануу цаануу гэд. За тэр хэд маань нилээд юм болж иж одоо шинэ нэг хүний 40 орчим доллараар бол бид тэрт бол виз авч өгсөн. Тэгсэн чинь шал хэрэггүй авсан байлаа. Ягаад өгсөн чинь хил дээр нь очингууд шууд одоо Кенийтэй адилхан паспортон дээр чинь виз дараад өгчдөг. Тэг би тэр гайхаад авахгүй хаанаас авсан гэсэн. Москвагаас хэдэн төгрөгөөр авсан гэсэн. 40 доллар. Хий хайр мөнгөгүй ордог юм яах гэж 40 доллар төлсөн ингээд. Тэгээ бас нөгөө мэдхгүй харгаагаар нэг 80 доллараар шатчлаа бас. Цаашаа та нар явах гэж байгаа бол зүгээр нулаан паспорт байхад бол хангалттай л хаалтгүй л ордог газар юм байлээ л дээ. За гадаадынхан бол энд бол нэлээд ирнэ. Гэхдээ зүгээр гадаадын улсууд хизээ ирж ийнэхээр яг нөгөө нэг 5 6 сар гээд тэр их амтны нүүдэл явдаг цагаар бол их ирдэг. За бусад үед бол яг байна уу чинь амтан ч байж байгаа юм чинь тийм ээ. Килиманжаро руу ч авир чинь амтан гаач үзчих чинь бол амтны хөл бол ерөөсөө энд бол нэг тасрахгүй. За үйлчилгээ бол үнэхээр бол том бодлууд бол сайтай, цэвэрхэн. За энэ бид тэрийг очихч нэг олон улсын том Африкийн орнуудын хурал уулж тийм Ботсваны тэрэг байна шүү дээ. Тийм байна. Тэгвэл яг хөтэ ойрхон учраас шууд сайдрагнаар машинтайгаа давхиад ороод ирдэг. Гэхдээ энд бол одоо шинэ өмнө тэр Дарасалам эдэрт бол одоо шинэ томоохон аллах хяллага тийм ээ. Тэгэлгүй болж ирсэн. Энэ Мозамбик байна. 1991 онд Дарасаламын Америк элчин сайдын ямыг бас бөмбөгдсөн. Бөмбөгдөх жоох бөмбөг тавьсан тийм ээ террористүүд бас юм болсон. Тэрнээс хойш бол Танзани бас арай гайгүй гэж ирж байгаа. Тийм үндсэндээ бол яг л одоо ингээд Африкийн гол улсууд нь цуглан уулзсан. За тэгээд Африк ядуу байна хэдэн цаас өгөөч гэдэл дэлхийгээр нэг одоо жишээ нь бадар барина. Тэгээ харамсалтай нь ороод ирсэн мөнгө нь бол одоо сая гойгоод авчихсан. Бенц усан костюмтай юм луглрууд нь авчихсан. Тэр доош ард түмэнд бол хүртэл их багтай. За нэг иймэрхүү автобусаар бид тэр явсан доо. Гэхдээ яг цонхын голгоцсон багт бол сэрүүхэн сайхан. За гахаа харин их зөөд юм билээ. Кенээс явал одоо шинэ Танзани руу гахаачт нь бол гахаага ийм том гахаануудыг бол зөөж ачдаг. Ягаад гэх юм бол хөгжлийн хувьд бол Танзани бол Кенээс бол хамаагүй хосрогдонгүй одоо шинэ хөгжил муутай буураа орно л доо. Yeah, different. Yeah. Asians is Asian. Asia. Asia, China, Japan. Yeah. I am Paul, 25 channel in Tanzania. За ингээд энэ Пол гэдэг энэ залуу манай автобусны жолгож их яриа хөөрөөтэй бас ер нь Танзани, Кенияд хааж утсан хэлний барьер бол ерөөсөө байхгүй. Бүгд бол одоо англиар ярьчин хүүхдүүдээс ахуулаад англи хэл бол ер нь хоёр дахь өөрсдөө үндэснийх нь хэл бол түрүүн бит хоёр Swahili гэдэг юм байна. Swahili гэдэг. Hakuna Matata гэдэг чинь нөгөө алдартай. За Jambo Mambo гэдэг. За энэ Танзани шилинг гэж байгаа. За ханшны хувьд бол яг манайтай адил гэдэг байгаа юм байна. Төөрөлдөд байхгүй. Яг $1 нь 1100. Манайч одоо 1170 мал байна тийм ээ. Тэгэхээр одоо эндний мөнгөийг аваад явахд бол нэг төөрөлдөө тэр аншаа бодоод авахгүй. Түүрэгт байдаг шиг хэдэн саяар нь толгойгоо эргүүлэхгүй тийм үү. Ер нь бол гадаад дотоод явж байхад бол энэ мөнгө гэдэг бол өөрөө бол тухайн ард түмний одоо шинэ түүх, ёс, заншил, соёлыг их харуулсан тийм зүйл болд юм байна л да тийм ээ. Манайх бол харамсалтай нь бол нэг Чингис хаан байдаг, нэг бол Сүхбаатар гоо байдаг, өөр нэг байдаг. Тэр мөнгнөөс бол тухайн улсын одоо шинэ түүх соёлыг харахад бол их тийм дутмаг. Ийм учраас бол анхаармаар л юм байлаа. За ядуу гэж хэлсэндээ үнэхээр бол одоо шинэ Африк бол Танзани бол үнэхээр ядуу орн. За нэг иймэрхүү л байрнуудад бол амьдрал явагдана да. Тэг хог ихтэй
Энэ чинь Танзани чинь бол нэг хэд үедээ 20 гаруй сая хүнтэй гэдэг юм. Тэгээ одоо 20 сая хүн ягаад коммунист бодныг хийдгүү хогоо цэвэрлдэггүй юм залхуу улсууд байдیں гэхээр нэг л сонь юм. За энэ нөгөө алдарт Килиманжаро гэдэг уул маань шүү дээ. Мөнх цаст. Жилийн дөрөв үлрэлт мөнх цастаа. За Килиманжарогийн зургийг бол одоо ингэж авах бол их ховор тохиолдол. Ягаад гэх юм бол ерөөсө битүү манамтай үүлэн дотор байдаг учраас бол харагдахгүй. За харин битээр нэг аз тохиож өглөө үүрээр бол энэ зургийг бол авсан. За ингээд нутгийн Индиануудтай битээр холбогдсон одоо газар мэдэхгүй улсууд чинь тэнд очиод нэг тийм гайд маягийн одоо шинэ хүнийг 1.2 өдөрт бол битээ чинь энэ Кеннеди гэдэг нэртэй таваар ш тийм ээ. Энэ бол 140 $150 бол өгсөн шүү. Ер нь бол их тийм үнэтэй байд юм байлаа. Гэхдээ яг хөө битээр ч нэг юм мэдэхгүй улсууд учраас бас ингээд толгой эргүүлнэ. Тэгэл баахан үннийх нь өөр яах юм ч очиод тийм ээ. Газар мэдэхгүй, юу ч мэдэхгүй тэгээд тийм ч аюулгүй орчин биш учраас бол нэг юм нутгийн нөхрийг хөлсөж аваад бол явсан бол дээр. За газар тариалан бол эндх юм бол гол одоо шинэ хамжиргааны их үүсвэр. Нэг хүн амын нэг 90 орчим хувь нь бол хөдөө аж ахуйд бол ажилладаг. За нэг тийм хоршооллын хэлбэрээр бол эдгээр бол хоршиж ажилт юм байлаа. За хөрс бол үнэхээр бол Африкийн хөрс бол янзтай доо жилдээ бол энэ чинь нэг 2-3 удаа бол ургац авчин. Өстө нэг нулимсан газар мод ургана гэдэг чинь энд л байх шиг байгаа. Тэгээ газар тариалангаас гадна бол одоо тамхи тарина. Тамхинаар байна. Тэ элсэн чихэр тарьж байгаа юм бас. Тэгээд нэг хэсэг бас диамант алтны уурхатай. Жохон хэмжээний нефт бас олболчно. Бас боломжтой. Тэгээ ихэнх хувь нь бол ер нь тэгэл туризм шүү дээ. Гэхдээ мөнгө алмаз гэдэг бол одоо шинэ байгалийн баялаг бол бас ч нэг жоолж юм эднэрт ч бас байна шүү. Тэгээ н Африкийн яагаад юм хар болцсон юм бэ? Би тэг дүгнэлт хийлээ. Энэ ерөөс малгай үсэх. Нэг бол малгай зардаг юм уу, малгай байдаг юм уу? Тийм тас хар тэгээ үсэн шатаад ингээд бүр шатсан болж байгаа үстэй тийм ээ. Нэг жоох үстэй шиг бүртлээ үсийн татаад үсгэх нэлээ ор. Тэр дурж ягаад буцаадар гэдэг. Хүрш шиг амар сунна. За ингээд ах トゥ Танзаны ард түмэнд бас яаж зүгээр явах вэ гэдэг. Бараг нэг хагасгай газар ингээд хөрсийн зэрэгжүүлсэндээ зохио тал унаар. Кенийг бол Танзаны их сонин муслимууд ихтэй. 40% нь христүүд байхад 40% нь муслимууд. Тийм байлээ. За энэ католик гэсэн юм тийм ээ. Тэгээд тэр муслимууд нь одоо бас өөрсдийн ёс заншилтай. Та бүхэнд бид нараас үзүүлнэ. За нөгөө тусламжийн будаа зайлуул одоо нөгөө дээгүүрээ хуралдаж хэдэн будаа авна. Баахны заашны хичээд үлдэгдлийн ингээд тосгоны хэдэн ядуу тариачдад бол энийг олгоно. За энэ дээр булаацаа баргал зодон болно доо. Ирэлтэн, зодолтон, бие чийдээ туулан заамдалцсан ер нь ихтийн зэрлэгдүү ард юм. За энэ пивний газар гэдэг юм тийм ээ. Тэдний өөрснийх нь банана бир. За банана бир. Ийм аимшигтай том юмар л уунда. За энэс үнэн хөө зам аа тийм. Ямар байсан юм. Гайгүй өөрхий солиод. Гэтэ яг тэгээд 100 ч гэж байх тийм. Амсаал үнэн бохирдоо энэ яг зүгээр хувь улсууд бол өөрснөө бол гараар энийг бол хийд юм байлээ. За энийг угаад мансуура цогт чинь тэр заатлын манай өвгөнтийн хөндийн нэг баатруудын нэг. За ингээ ядаргаатаа нь бол ингээл мөнгө шалчхна. Тэгээ мөнгө. За нэг 2 крүш пив гэдэг юм. Пивний мөнгө өгчлөө. Дагаад бас салахгүй нэрэ. Хаа газар адилхан байдаг л дөө. За тэгээд өгөхгүйгээр нэг юм уу бултмар хайдар болохоор дундаа оруулаад тойроо зогсчихно. Яа бултах арга байхгүй. Яны хэдэн мангар хараа ирж мухаа хар зогсоод пивний мөнгө өгчий гэл. Улаанууд те. Өгөхгүй бол одоо тэгээд агсан тавих гэдэг юм, зоодох гэдэг юм, яах гэдэг юм. Ер нь бол энэ тал дээр бол их болгоомжтой байх хэрэгтэй. Би тэр нэлээд зайдуу газар л бол явсан л да энэ тийм. Одоо сонир эвгүй ер нь хайшаа яваад анх очингуудаа нэг хүнтэй танилцсан. Тэр маань нэгээд банана бир гэж байдгийг тайлбарлаад үзүүлнэ гээд нэлээд хол ингээд шорон замаар яваад за энэ ч одоо ингээд өнгөрлөө гэж хоёлоо бодож илаа. Хөөе нөгөө паспорт чинь хааван жоошоо цаашаа хийгээрэй гэдэг. За эдгээр бол энэ толгой дээрээ бол их тийм бараа ачаагаа бол голдуу тавьж явдаг. Энэ манайхан бол энэ хоёр гарнаас өөр юм хэрэглэхгүй их муу байна. Толгой дээр толгой маш үүрэгтэй. Маш их үүрэгтэй, их чим даац сайтай, гар ядарна гэдэгтэй адилхан нэг толгой ядраад байхгүй. Тэгээ хоёр гар сайхан сул. Тэгээ наагийнхан бол их тийм цэх сайхан нуруутай. Одоо манайхантай адилхан нэг бүхтэг мөхтөр юм байхгүй. Яагаад үгээд ингэ үзэхэд толгой дээр юм тавьж нэг их цэх явахгүй бол ундаг учраас бол цэх нуруутай сурцсан. За энэ зах дээр зураг авахд бол хүндрэлтэй. Хүндрэлтэй ер нь барьж байгаа юмараа шийдэн шүү. Алан шүү. Бойл гэл ингэдэг амар зандардаг. За энийг бол тэгээд нэг айц хүүц дотор бол нэг яаж хийж байгаа нэг жол зураг амдаа. Ер нь зураг авах их дурггүй. Тэгээ урдаас бол мөнгө нэгдэг. 200 Танзаны мөнгөөр 200
Танзаниас шилэг гэсэн үний нэг штэ маань 200 гэдэг чинь манайхаар 200 байхгүй. 200 төгрөг байхгүй тий. Тийштэй тийм гаргал өөр үйлчлэх юм тийм ээ. Тарих байгаа шин чинь зэрлэг ургамлыг авчраад 200 ургамлыг тогтоож явах хэрэгтэй. За горил будаа мудаа гэдэг энэ нутгийн нөхдүүдийн иддэг гол хоолбоо. Манай будаа одоо ямар үнэтэй юм члээ. Энэ будаа 650 гэж байна тийм ээ. Манайх ч одоо будаа. Манайд одоо хэд хэд шүү дээ мэдэхгүй шүү дээ. За ингээд ард түмний амьдралаас хол байгаа нь мэдгэж байгаа юм да. Гэхдээ тэр бид нар өөрснөө явж авдаг хүмүүс байна тийм. За энэ нэг хөрөнгө юм уу да. Тийм ивэ эсвэлдэг хөрөнгө. Зах мах нь бол их хөрөвдөлтөй юм. Манай нэг дээр үе нэг зах их санагдуулна да тийм ээ. Баялаа. Үнэр та нар гэж даавах юм байхгүй яа. Ялангуяа энэ мах амтан зарж байгаа газар бол тэгэл хамраа дараал тэгэл явахаас өөр аргагүй дээ. За тэр энэ ялла батхан шавцсан тэгэл яаж энийг аваад идээд болоод идэх юм бас. Тийм үнэр төлтөлтэй зайлшгүй. За Кени ч нь бол их сонио 8 улстай хэлж байгаа. За энэ иймэрхүү юм Европч шиг юм шар одоо энэ генийн одоо шинэ альбинос гэдэг. Альбинос гэдэг. Одоо шинэ дутагдлд орсон юм уу одоо юу гэдэг нь энэ ер нь ховор тохиолдлууд л да юм байдаг тийм манайхан бас сайн мэдж байгаа. Бүх юм шаартай. Үсэг тэгээд бүх юм нэг тийм шав шар гачин болцсон юм улсууд бол харин Танзаниад их байд юм билээ. За би дэх нь түрүүн бид нэвтрүүлгээр ярьж ирсэн ер нь бол арабууд бол арабын ертөнцид бол энд чинь мусульманууд ихтэй. 40% мусульман гэдэг байгаа шүү дээ. За нөгөө Курбаны баяр гэдэг амтны аим тасалж одоо шинэ тэнгэртээ хишиг барьдаг ийм баяр бол тэнд бол мөн ялгаагүй хийд юм байлээ. За тэгээ энэ үеэрээ бол одоо шинэ заавал одоо шинэ хон өхөр одоо хаална. За ингээд бол одоо тэнгэрээр шүтэж байгаа хэлбэр юм да тийм үү? Тэгээд алж байгаа хэлбэр нь хэцүүтэй. Бид нар ерөөсөө та хэд үзүүлэх үү гэж бас нэлээд эргэлзэж байгаа. Гэхдээ яг хөө тийм ээ нэгэн л зургийг авсан юм чинь бас үзүүлэе гэж шийдсэн л дээ. За энэ бол айгүй юм ба. Хүүхдүүд байвал одоо төр телевизээрээ бас холдуулвал зүгээр байх гэж зөвлөмөр байна. Зүгээр үү тийм ээ? Бас үзэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ бол энэ чинь бол амтныг бол ерөөсөө зүгээр хоолойг шууд огтлж байгаа. За энэ өхөр бол ингээд шууд хоолойг нь огтлол тэгээд хөөрхийн амт нөгөө цусны гоожол асгараад ингээд амт тэмцээл. За энийг бол одоо тэгэл бага насны хүүхэд шууд бүгд хараад тэгээд харахаар бол тийм сайхан зураг бол биш шүү дээ чинь. За энэ бол жоохон онцгүй. Гэхдээ энийг бол ерөөсө гудамжинд бол ерөөсө зүгээр хаасаагүй хий. Өсөөр нөгөө хон маань нөхрийч нь бол тусгай яасан байр гэж байхгүй. Тэр Курбан гэдэг баярын өдөр бол гудамж ерөөсө ингэ улаан цуссан, улаан улаан цусны дотор байдсан байх. Тэгээ хүүхдүүд нь тэрэндээ баярлж байгаа гэж тэгээд ер нь л ихэнтэй өшгөлөн, цохин, унгаан ер нь хэцүү тэгэл тэр. За тэгээд энэ үеэр ч нэг өхөр бол доотлол $1000 гэж байгаа. За 1000-аас бол илүү үнэлэгддэг. Хонь бол нэг $200 орчим доллараар бол авчдаг юм байлаа. За тэгээд нийт энэ өхрийнхаа махны 3/1-ийг нь бол тухайн гэр бүлийнхэн өөрснөө хэрэглээд үлдсэн 2% нь бол одоо шинэ ядуучуудад одоо хуваарлдаг өглөг болгож одоо шинэ өгдөг. За гиз дотрыг бол малын гиз дотрыг бол энд бол үндсэндээ бол хэрэглэж заншаагүй ерөөсөө шууд ухаал болждаг хэрэглэдэг юм байлээ. За энэ үеэр бол одоо үнэхээр одоо шинэ хэдэн сая малыг бол нэг өдөр одоо шинэ энэ баяраар бол ингэж гаргадаг энэ харж байгаа үстэн чинь одоо цусны далаал болж байгаа юм л да. Одоо яа их вэ тэгээд одоо нэгэн л мусульманууд тийм ёстой шашных нь одоо дэгжээг юм байдаг учраас бол энийг бол арабын одоо бүх орон ертөнцид бол үзэж болно. За ингээд синүү шууд ингээд хайдгүй юм байна. Энэ жоохон тиймэрхүү. Гэхдээ энийг бол зураг авахд бол үнэхээр өөрснөө бас хүлэн зөвшөөрдөг. Ер нь урдаас балиус ураад л явах гэдэг байгаа ингээд дайрдаг. Холоос одоо чатан ядан яаж хийж байгаа даавна. За энэ бол Битэр очсон хотын манайхаар бол Сүхбаатарын талбай, төв талбай юм да зайлвал. Ганц цагтаа нэг багамтай. За ингээд энийгээ тойроод л баяраа хийдэг байлгүй дээ. Бодвол яадаг жагсд юм уу яадаг тэр чинь. Баяр нь юу гэлээ? Ер нь Танзани бол байршлын хувьд бол их зүгээр тийм ээ. Далаадаа гарцтай, дөрвөн алтаа хэлсэн 9 оронтой хил залгаа гэж байгаа тийм ээ. 8 оронтой тийм Кения, Уганда, Рванда, Бурунди, Замбия, Мозамбик, Малави тийм ээ. За микроч нь бол жинхэнэ энд байна да. Гэхдээ эдний микронууд бол нэг иймэрхүү. Гэхдээ нөгөө хашгирдаг хөөе 100-аар зах мах нану цаануу гэдэг компаниуд бол тэр дотроо багтахгүй. Ерөөсө дандаа хаалган дээрээ дүүжлээстэй ингээд явдаг. Яаж унцдаг юм тийм ээ. Өө ингээд энэ аягүй хурдтай давхиж байгаа. Тэгэхэд нэг юм дүүжгнэл. Тэгээд хүн унж өгч гэж тэндээ өгдөг гэж. Цагдаа нь хориглоод бол дийлдэг.
За бас нэг иймэрхүү төрлийн такси бол байна. Жипний ард цуурцсан. Яагаад ингэж заавал өөрснөө гадаа ингээ яваад байдаг гэхээр бас хүнийхээ багтаамж хүнээ дотроо их оруулах гэдэг ингээд их юм аа. Өөрийнх нь бие анхаарал ил гарсан. Манай микро хэрглэж байгаа залуучууд бол энэ хэрэггүй шүү. Та нар өөрснөө дотроо яваарай гэж бас захимаар байна тийм ээ. За сургууль бол эрэгтэй эмэгтэйгээр бол тусдаа бол сургууль сурдаг юм байлаа. Манайтай адилхан бол ирэмээр холдож авдаггүй. Бас л одоо шинэ нэг шашны Сулейман голдуу шашны яг энэ ч нэг Английн колон байсан учраас англичууд ч нь бол дээр үүдэг яг тусдаа сурдаг байсан учраас тийм ээ. Кenya, Танзани хоёулаа Английн колон байсан учраас яг тэр юмуд нь бол автсан. Одоо хөдөлгөөний дөрмөн хүртэл яг англи шиг буруудлын хөдөлгөөнтэй. Тийм билээ. Занзибар, Пемба гээд хоёр томоохон аралтай юм байлээ бас. Тэгээд бол энтгийн доллар байх юм. Тийм, энтгийн доллар. Энтгийн доллар руу гарчихна. За Дар es Salaam гээд нийслэл нь бол үндсэндээ 1.7-оос 2 сая орчим хүн амтай. Тий нийт Танзани бол 20 сая хүнтэй гэж хэлсэн. 99% нь бол одоо Африк нутгийн иргэд гэж үздэг. За гар урлалын оёдлын ийм жижиг үйлдвэрүүд бол одоо гудамжинд байна шүү дээ. Шууд л одоо нүдэн дээр ч хэмжээг нь аваад оёол өгчдөг. Гэтэ энд нэг костюм өмс зангаа манга зүүн гэдэг ойлголт үндсэндээ байхгүй. За хоол ундны хувьд бол яг өөрийн үндэсний ганцхан төрлийн хоол үе тийм ээ. Тэрийн дараа бид нар та бүхэнд үзүүлнэ. Манай алтах нэлээд амтарсан эдсэн. За би ч мэдчихсэн. Одоо мал бол харин Африкт бол их туранхай байд юм бэл энэ хараа одоо хаа юм уу да хааш юм. Ийм туранхай. Халуунд одоо өөх суугч одоо арга байлгүй дээ бодвол. За энийгээ бас барбекю гэдэг юм тийм ээ. Тийм. Тэ хаа газар нэг урлагийн юм тоглолтууд явагдана. Хөгжим зэмсгэнх ядуу залуу хэцүү. Бид нар яг дээр нэг 80-аад онд одоо нэг үжлэг гэж явуулдаг байлаа шүү дээ. Тэндээс нэг хөгжим тогтуулаад тэр үеийн л ерөөсөө яг санагдуулна. Гэхдээ яг одоо шин миний амьдралд ороо байна одоо шин гонигтай байна гэл ингээ нэг гунж гутраа амьдралдаа тэгээд байхгүй өөрснөө их тийм темпераментны сэтгэлийн хөдөлгөөнтэй улсууд учраас бол тэгсгээд нэг сэтгэлээрээ тэжээгдэд миний амьдрал сайхан байна гэдэг ингээд яваад байдаг. Тэгтэл одоо шин ирээдүйн энэ Африк хүүхдүүдийн хувь зүй, маргаашийн хувь зүй гэдэг бол үнэхээр одоо шин юу ч орж баталгаа байхгүй. Хэцүүхэн амьдралтай энэ улсууд. Ер нь музикалны гэж яддаг ш тийм ээ. Музикалны авт юм л дөө. Хөдөлгөөний өвсөл сайтай бүжиг үйл бүжиг хийчин. Тэг. Ерөөсөө нэг Африк хөдөлгөөн ш нэг Африкууд нэг иймэрхүү байдаг ш тийм. За жилийн дундаж агарын хэм гэх юм бол нэг 25-аас 27 ойролцоогоор нэг иймэрхүү л хэмтэй байна. За энэ арай нэг чинээлэг баян боосуудын хүүхдүүд бассейн дотор жаргаж байгаа гэдэг зураглал. За тэрнээс бол жирийн усууд бол ийм юм руу орж гэж байхгүй шүү дээ. За авгаа бол заавал нэг авгаатай байх гэсэн тийм хууль байхгүй. Байхгүй. 3 4 Монгол мэддэг шин чинээлгүүд нь бол 3 4 авгаатай. Зөвшөөрч ажиллаж суралцж байгаа хэн бүхний анхаарал хүний нутаг тэнгэр хол газар хат үед намын даатгал компани таны аминаас эрүүл мэндэд учирчуулах гинтийн зардал 100 Америк долларын хамгаалт өгч байна. Монголд анх удаа нэвтэрсэн шинэ үйлчилгээ ачаатай шин алдах, хоцрох, бичгэрэн талдах, нислэх, хойшлох, өвдөх, хосолдорох таны бусдад учруулсан хохирлын төлбөр энэ бүхэн гадаадд зорчигчдын ич зүврэн намын даатгал харийн нутагт хүний газар намын даатгал гарас сунгаж сэтгэл тавьж тусна. 31 32 Хүний хүсэл мөрөөдөлд хязгааргүй. Хязгааргүй хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд бид танд тусна. Голомт банк. Ядч олсоос. Йодын дутал бамбай булчирхан өвчлөлөөс сэргийлэх оюуны чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй. Апугийн йодж олсоос эрүүл оршихгүй. Их дэлхийд нар усагаар үнээс чухал юм гэж бид таны бизнесийг нар усагаар мэт тэтгэх.
Голомт банк. Mapenzi yangu yaweke, usiyatoe asinani. Mapenzi yangu yaweke, usiyatoe asinani. Penzi lina raha yake, asiyejua ni nani. Penzi lina raha yake, asiyejua ni nani. Penzi mfano wa pete, uvapo kidoleni. Penzi mfano wa pete, uvapo kidoleni. Үрдийн мөнх юм гэж үгүй. Бид таны бизнесийн мөнхийн хөдөлгүүрт тулгцсан болно. Голомт банк. За ер нь бол Танзанид зочид бодол бол янз бүр байна л да. Гэхдээ энэ чи ялаа битэрч. Серенгети рүү. Серенгети. 10 шагаас хөрөх учраас. Тий. Та хамгийн гол нь Серенгети Танзаны хоёрын National Park-ыг онцлог нь болохоор Серенгетид бол орой үдш одоо Масамарад болохоор 6-аас хойш явж болох учраас байсан шүү дээ тийм ээ. Серенгетид болохоор бүр шөнийн 12 цаг хүртэл явж болдог тийм эрхтэй. Хамгийн наалтанд тэгээд арай юг одоо амтных баялаг. Тий, одоо шин Серенгетиг биш 70% тэгэлгүй явах. Ер нь Танзаныхаа нутагт байдаг гэдэг юм. Ер нь бол яг энэ сафарига үзээгүүд их хвчлэн Серенгети явдаг юм билээ. Серенгети явахын тулд заавал гэдэг нэг Горонгоро гэдгээр дамжиж ордог. Тэр нь болохоор Викторийн энэ утсан газраас нэлээд хол учраас наагур нь явсан. За ингээл өөрснийгаа National Geographic Discovery Channel-ийн студиуч нэрсгэл явсан да. За энэ нэдэд болон бамбар гэдэг бахаа чи тийм Аслангийн зултгыг Барын бамбар байна да. За ер нь бол газар нутаг ургамал гэдэг юм бол манайтай бол их төстэй шүү ер нь. Ер нь ингээд нэг сайхан голын ширэг юм нэг өөс ургацсан сайхан талд суухад нэг иймэрхүү л байдаг шүү дээ. Эрхэг согоовор одоо шинэ нар гэж байгаа бол үндсэндээ эрхэг согооврын согоор юм бэлээ. За нар бол Африкт бол нэг ахтар нэг тийм хурцсаад авахгүй мөртлөө муухай хорсонтой. Ерөөсө тэгэл яаж хийж байгаа нэг харангуутал тэгэл патар болж байгаа юм чинь. Одоо хүртэл битэрийн патар арилаагүй л шүү дээ. За энэ анаашгүй гэдэг ерөнхийдөө бол Танзаны бол үнэхээр баялагдаа. За энэ чинь бол 5 сар 6 сар гэдэг одоо энэ их амт чинь ингээд хэдэн зуун 2 сая гэж 2 сая. Тийм үү? Амт тийм тэгж ярьж байгаа. Яг тэр 5-6 сар нэг миграшны үед бол 2 сая амтан нүүдлээ гэдэг. Тэр бол хамгийн гайхамшигтай. Энэгээр бол хамгийн их жуулчд ирдэг. Зүгээр Килиманжарогийн хувьд бол 1-2 сард одоо ууланд авирахтай хамгийн тохиромжтой гэж ярьж байгаа юм л да өөрснөө. Бороо бахтаа ягаад тэгээ бороо бахтаа. Яг борооны сезон болохоор 3 сараас 4 сарын хооронд бол тийм байлээ л дээ. Тэрүүгээр бол үнэхээр жуулчлал их бага болдог. Жуулчлахын ч аргагүй. Тийм ээ өдөр шөнөжөнгөө л ерөөсөө нөгөө хувингараас гисж байгаа юм шиг л. Бид хоёр бол яг тэр бороотой бас тааралдсан. Ер нь бид хоёр 3 сарын сүүл гэж бас таарсан шүү дээ. Тэгэхээр жоохон буруу удирлал явсан шүү дээ тийм. Тий. Гэтэ яг их амжсан. Ер нь их хазтай байсан. Тий. Түрүү улсууд зарим нэг манай монголчууд уцж ийл л да Африк явъя үзье. Яаж явах вэ? Тэнд очиод бид ч одоо бас ингээд газарчлаад өхөн байна уу гэж. Тэгэхээр нөгөө бидний Кенид бидэнд тусалж ирсэн баясаа маань тэнд бол намар хүртэл бол байх юм байлаа. Хэрвээ та бүхэн Африк явах гэж байгаа бол бас нэг монгол хүний дэм хэрэгтэй байна. Очиод наануу цаануу хил ус болоод хамт яваад туслаад газарчлаад өгье гэх юм бол та нар баясаагийн маань хаяг адрес бол битээ. Имэйл хаяг маяг нь бол байгаа. Бидээс авч болно. Тэгээ ер нь олон хүн одоо битүүр дөхөө ярьж байгаа Африк явж үзье. Ер нь их зүгээр юм байна гэсэн хүмүүс хөвөлтэй. Тэгэхээр тэдэрд бол манай баясаа манууд их туслана. За бид хоёрын Серенгетид бас их азтай учирлаар Кени тааралдаагүй амьтдуудтайгаа бас их тааралж ирсэн. Геопард. За ингээд нөгөө ярьжсэн шүү дээ. Нөгөө манай бидний сайн мэдэх ялангуяа манай хүүхдүүд Симбагаас сайн мэдэх нөгөө хиена гэдэг энтхийн Африк чон. Тэрийг бол тааралдахад бол маш их ховор байдаг. Таарлцсан сухтаад алуудаг. Тэр бид хоёрыг хазар холоос тийм ээ. Тий, таарлаж байсан. Хүн голдуу ангууч ерөөсөө шүн. Өдрийн цагаар өдрийг олж харна гэж бол байхгүй.
За нэг ихээсээ төрсөн янз бүр улаа зайлвал. Ингээд энэ ч сайхан гуляш болно доо. Нөгөө хиена гинөө. Гэтэ хиена бол бас өөрснөө нэг тэр болгон барьдгүй. Бас л нөгөө түрүүний ярьжсэн жакал шиг бас үлсэгэрснээсийг үлдэгдэлтээр ялангуяа энэ хиена бол дандаа аслан бар хаавын тэрийг дагалж явж идэг. За бид тэр Танзанид нэг иймэрхүү буудалд буусан. Яах вэ тийм ээ? Яах вэ бас боломжийн. Гэхдээ бол хэдэн доллар төлчлөө буудал ойролцоогоо? Гайгүй. $20 байна уу та? За $20 өглөөний цай харин ядруулхан даа тийм ээ. Ядруулхан. Яах вэ бас? Нэг өндөг сосиск нэмэлт юм авах юм бол өөрөө мөнгө төлнө. За тэр нь үнгүй хоол гэж байгаа нь бол яг тэ нэг тийм масал талах вариан кофе одоо юу гэдэг нэг тиймэрхүү юм бол за хаа ясан газрууд бол тийм ээ энэ Африкийн өөрснөө ч их хөгжилтэй дуу хууртай хөдөлгөөнтэй ард түмэн нэг циркч тийм үү та тийм ээ одоо акробат бол тийм ээ нэг иймэрхүү шоунууд бол их болдог цаг болно жуулчтайгаа татах гэсэн тийм ээ. Гэтэ ер нь түрүүн хоспитал хийжсэн бие хаа бол маш сайтай тийм ээ. Залуучууд нь үнэхээр юм гоё. Энэ манайхан ч гэсэн одоо фитнес жим руу их явдаг болсон бие хаагаас их боддог болсон байна л да. Олон юм ярихгүй болсон залуучуудын авиацийг бас та бүхэнд үзүүлье. Энэ нь бол ууйтахгүй дээ тийм ээ. Орой очвол нэг иймэрхүү шоунуудыг бол хямдхан үзэх боломжтой. За энэ ган хүүгөө оройн хоолоо идэж байгаа байдал. За хаа газар бол доширак гэдэг нэг сайхан байна шүү дээ. Одоо Африкч доширак байна. Энэ их алдартай хоол хямдхан. Энд нэг сайхан Монголын гожгор хямыг аваа явуул үсээд хийгээд эсвэл борцоо аваа явчихвал тэгэл хатартахгүй дээ бас. Африкийн ямар ч буудал гэсэн заавал нөгөө шумуулны, алдарт шумуулны алтайхан хэлбэр хятад тортой өглөөр заавал ганц хоёр шумуул орсон байдаг гэдэг байгаа. За ингээд Килиманжаро амирх юм. За энэ харагдж байгаа бол Африкийн дээвэр хэмээн нэрлэгддэг Килиманжаро гэдэг уул.
Уулын өндөр бол 5895 метрийн өндөртэй. Жилийн туршдаа бол уулын оргил дээр бол хас 15 хэмээн хүүтэн байдаг. Ийм алдартай уул. Энд жуулчид яагаад ирж байна вэ гэхээр Танзанид ерөөсөө гол үзэх хоёр юмны нэг нь бол нэгдүгээрт нь бол Серенгети, хоёрдугаарт нь бол Килиманжаро гэсэн энэ уулыг үзэх, нэг бол энэ уулын оргил дээр авирах гэсэн ийм хүсэл дэлхийн хүмүүст бол байд юм байна. За тэгэхээр энэ уулан дээр гарахад бол үндсэндээ бол хамгийн доотлол нь 5 өдөр одоо авираад буух ийм хугацаа хэрэгтэй. Хамгийн багаар бодоход. За хамгийн аюу тайвуу явъя гэх юм бол 7 өдөр бол үндсэндээ бол хангалттай гэж үздэг юм байна. Гэхдээ энэ уул руу гарахад бол та бол баггүй хэмжээний мөнгө төлнө. Жишээ нь 5 өдөр та одоо шинэ энэ уул руу гарлаа гэд гарах юм бол $650 төлнө. $650 7 өдөр гарах юм бол $750 орчим бол төлөх юм үнийн жишгтэй. За энэ үнэн дотор чинь юу орж байна вэ гэхээр та энэ Аоши гэдэг хотод ирээд битэрийн буусан энэ жижигхэн амбар шиг буудалд буух юм бол за нэг 2 өдрийн байр хоолч нь бол үнгүй байх юм. За энэ уул руу гарахад бол та мэдээж бол ачаавараатай гар таараа. Түүний чинь үүрэх одоо нутгийн хоёр хар нөхрийн мөнгө бол орж байгаа. За мөн дээшээ бол та бол энд нэлээд олон хоног одоо 5 өдөр 7 өдөр гарна шүү дээ. Тэгэхээр энэ чинь 7 өдрийн одоо нэг майханд байх, хооллох уулын Килиманжаро уулын одоо энэ бол өөрөө бол Танзанийн National Park гэж явдаг учраас бол энэ уулын төлбөргээд бүгд нийлээд бол ойролцоогоор $750 төлөөд гарчаад буугаад ирэх ийм магадлалтай. За ер нь бол Килиманжарогоос гадна Танзанд бол одоо шинэ Килиманжаротой өндрийн хувьд бол ойролцоо нийт бол 5 уул байд юм байна. Гэхдээ Килиманжарогийн өндөрт бол арай хүрэхгүйгээр гэхдээ энэ 5 оргилд бол бүгд л одоо гадаадын уулчд бол бүгд гардаг юм байна. За энэ уул руу авирахад бол 2 зам байд юм байна. Нэг нь биеийн тамираар хичээлдэггүй мань мэтийн одоо кола ууж өссөн хүүхдүүдэд бол кока-колагийнхны зам гэдэг одоо шинэ арай нэг хөнгөвчлсөн зугуухан одоо шинэ их биш тийм замаар бол гардаг. За виски шимжигссэн нэлээд одоо хүнд гарууд бол арай цавчим эгц хүндрүүлсэн ийм замаар бол гардаг ийм 2 замтай юм байна энд. За ингээл мөр гүцээ үрээд Кеннеди гэдэг нөхрөө дагуулаад Хиндороко гэдэг буудлаасаа гараад Сафари гэдэг джипээ хөлөглөө. Апу гэдэг цамцаа өмсөөд ингээд яриад өвл их юм бэ. хатуурын сүлд Ахман кока-колагоор өгжиж өсөөд. өсөө. Бид бол улаан усаар өгжиж өсөөд. Тэр үл кока-кола чааваа. Ямар нэг үсөөсөн билээ. Ингээд Килиманжаро гэдэг алдарт уул руугаа зорьсон доо. За нилээд их 2-3 цаг орчим явж яж хүрэн шүү. Ямарчсан бид хоёр эндээс одоо алхаад 2700 хүртэл алхах юм байна. Тэгээ Мандара хаат гэдэг газар очино. Тэгээд ер нь Килиманжарогийн бараг талд нь орсон гэсэн үг л дээ. Килиманжароч өөрөө 5-900 хавьд гэдэг чинь 2-700 гэж бараг талд нь орчихсон гэсэн. Цаг хугацаа байсан бол бид хоёр дээшээ гартал авирахаар барилаа гэдэг даанч бидний цаг богино учраас ямар ч гэсэн талд нь хүртэл авирах юм шиг. Окей. Окей. За ингээд Килиманжаро руу урд нь одоо шинэ нэг уулчин Монгол уулчин гарсан гэж нэг дээх нь яригдж ирсэн. За түүний дараах Килиманжаро болонд хөл тавьсан 2 нөхөр бол одоо битээр бараг болох гээд байна уу? Монгол уулчин гарсан юм уу? Нэг нь гарсан гэж би зүгээр санаас уншижсэн зүгээр. Яг гарсан үгүйг нь бол сайн мэдэхгүй тийм ээ. За зүгээр заавал одоо шинэ энэ Монголоос уулын гутал мутал элдв навш чирж явах хэрэг байхгүй. Тэнд бол бүх паркатанд бол одоо шинэ хүссэн бүх зүйл чинь бол байж байна. Үнийн хувьд бол бас харьцангуй гайгүй хямд. Тэгээ ер нь гутал паркатлаад байхын ч сайшаа юм тийм ээ. Бид нар ч Килиманжарод анх удаа гарсан монголчууд гэдэг донгород ирсэн чинь урд нь гарч ирсэн юм байна тийм ээ. Мэдгүй би зүгээр их нь уншижсэн зүгээр. Бид өөрийгөө тэгж одоо донгород хүн амт донгород яриад ирсэн чинь дуудлаа юм байна л та. За хоёр дахь гэж яриа тэгвэл. За ингээд нөгөө уулынхаа татвар бид нар чи энд хэдийг төлчлөө хөөхөн мөнгө төлсөн шүү дээ. Энэ нэлээд яг Килиманжаро National Park-ийн татвар нэг хүн болгоноос $40-40 авчиж байгаа. Тий. За зүгээр бултаад энэ тэнүүгээр хашааны завсараар шургаад гарна гэдэг орчно гэдэг ойлголт бол байхгүй. Энэ бол Килиманжароор бол үндсэндээ бол доод дунд хэсгээрээ бол нийл одоо шинэ Африкийн тэр шигүү ойтой. За тэр шигүү ойгоор бол явна гэдэг ойлголт бол ямар ч ойлголт бол байхгүй. Зөвхөн нэг гаргасан жим замаар л одоо шинэ явах боломжтой. За энэ нөгөө мөнгөтэй өгөөд завтай баян улсууд бол 7 хоног
явах гэж байгаа хүнсний базаалт. Хүн хөлслөө тий. Одоо сайхан ногоонууд байна да байна. За тэгээд хөөхөдөө тэг энэ нэг хідэн барлаг харуудл эний чинь одоо тэр өндөр уул руу чинь үүрч гарна шүү дээ. Нэг хүн оролцоогоор нэг 25-аас 30 кг ачаа үүрч гардаг гэж байгаа. Цэвэр уус мус идэж жуух юм хүнжил гудсан майхан бүүгээ гэдэг одоо юу вэ тийм. Бүгдийн энэ харууд бол үүрнэ. За манай Кеннеди авраг бол 600 удаа ийшээ гарсан гэдэг байгаа юм тийм. Яг одоо эдгээр бол нэг амьдралын орлогын их усүрлдээ тийм. Гадны их тоо шүү дээ тийм ээ. 5900 м руу 600 удаа наашаашаа алхна гэдэг л асал нөхцөлгүй. Тэгээ бүр сурцгаацсан амьсгаад нь тэгж байхгүй. Тэгээд ингээ харахад тав хүн харахад их залуух юм шиг залууд. Тэг чин нас нь хэд гэж хэлээ? 40 тантай орж хэцүү юм иржсэн шүү тийм ээ. За би яс өгшөө харагдаад. Насмас хамаагүй хэлэхгүй шүү. За. За энэ нөхдөл дээшээ хэнэс нуугаад байгаа юм дээ. Дээшээ гаргачаад. За Европууд бол ерөнхийдөө их очт юм байлээ. Энэ англичууд, италиуд, японууд харин их байд юм байлээ тийм ээ. Их явд юм байлээ. Тэгээ хаа газрын гадаадынхан уулзахаар их сонирхтой одоо улс орно одоо би ч битгаар Финлянд нэг хоёртой таарлажсэн тийм Шведийн. Тэгээ хоорондоо улсаа ярихасаа эхлүү одоо нөгөө дэлхийд алдтаа спортынхаа хүмүүсээр уулздаг. Одоо бид нар жишээ Японуудтай уулзахад монголчууд гэд хэлээд нэмэргүй зарим нь ойлгохгүй байхад асуушөрөө гингуутлаа өө гэх тийм. Тэгэж уулзцаадаг болсон. Тэгээ бас тэр үедээ барахчил явлаа. За энэ Монгол Тарзан. Энэ кинон дээр нэг юм байдаг шүү. Цармагч маргуучгууд нь олсноос дүүжлэгдээл одоо шинэ модноос модлууд үлдэг. За ийм сони ургамууд бол энд байдаг байлээ. За нөгөө мөнгө цастай актер уулнаас чинь доошоо одоо энэ бодвол цасны ус байлгүй дээ. Ийм амар хүйтэн ус урсна. За нутгийн хүүхдүүд бол янз бүрийн одоо үзүүлбэр үзүүлэндээ тэгээд сайн даач биш $1 өгчөөр гэдэг тийм. Үнэхээр бол уулын одоо шинэ мөсний цасны ус учраас бол цэвэрхэн хүйтэн за энэ Африкийн халуунд бол үнэхээр нэг оруулж орчмоор санагддаг шүү энэ ч өстой сайхан. Доорж тэр. Тэ. Ой. За ийшээ ууланд хэрвээ та нөхөд Килиманжарод авирах төлөвлөгөө байгаа бол одоо шинэ шумуулаас хамгаалсан гэх тийм неолон тийм хувцснууд байдаг шүү дээ тийм ээ. Шумуул ямар ч байсан одоо шинэ таныг чадхааргүй дөнгөөргүй тийм хувцснууд хэрэгтэй юм байлээ. Богино ханд зүйтэй юм өмсөд бол ерөнхийдөө дэмэдэ шумууланд хазуулахын нэмэр урт ханд зүйтэй хувцснуудыг хэрэглэх хэрэгтэй. За бороо их гинтхэн их ордог учраас бол бороо нэвтрдэггүй тийм хувцас байх юм бол их зүгээр. За шумуулын тос бол зайлшгүй авч явах шаардлагатай юм байлаа. Ер нь Африк зорио гэж бодож байгаа бол тэр вакцинд нь бол хамрагч хэрэгтэй. Ганц тэр малярийн төрөөс бол ер нь 4 төрлийн том өвчин байна л да Африкт. Шар халуун гэж байгаа. Yellow fever гэдэг. Малария тав бидний мэддэг. Тэгээ холер. За ингээд доох. За энэ дөрөв бол жинхэнэ аюултай одоо тэгт. Дээрх нь чинь Суданд байна уу да манай Алчин сайд яам бол Африкт байсан юм билээ. Тэгээд тэнд ажиллаж ирсэн дипломат хоёр ажилтан өтөктөө ирээд бас бурхан болсон. Тэгээд тэрний учрыг бол бас л одоо шинэ Африкийн элдв өвчин авцсан учраас бол инглээ гэдэг юм харамсалтай түүх бол байдаг. Тийм учраас бол их л болгоомжтой байх хэрэгтэй. Хамелеон. За энэ нэг юу? Хамелеон тий. Ийм аимшигын үл мэдэгдэх амьтад бол одоо ер нь зөндөө байдээ. Ер нь хамелеон бол манайх их сайн мэдж байгаа их сонио амьт юм байлээ л дээ. Одоо хилэн жишээлбэл өөрийнхөө биеэс урт сунж очиж нөгөө ялаа одоо юу шумуулаа барьж иддэг. Ер нь шавжаар хоолдог амьтан л та. А нүд нь болохоор одоо хоёр өөр зүйл тийшээ харж болдог гэж байгаа тийм ээ. Жишээл нэг нүд нь урагшаа харж байгаа, нөгөө нүд нь хажуу тийшээ харах тийм юутай зөвхөлтөөтэй их сонио амьтан. А тэгээд манайхан хамелеон гэдэг чинь ерөөсөө өнгө хуурах чадамжшуутай 4 төрлийн арьстай гэдэг. Тэрүүгээр өнгө нь хуурай явждаг. 30 см орчим урттай. А тэгээ өнгө нь яаж хуурдаг вэ гэхээр одоо ингийн үед бол ногоон байдаг гэдэг байгаа. Ууралсан үедээ хөх болчдөг. Тэр нь хөхөлсөн үед нь л ойрцуулахгүй нь шүү дээ. А тэгээд одоо эремийн харьцаа одоо секс дорох үедээ шар болдог. Тийм гонцлогтой амьтан гэж байна. 100-аатай маань да. Тий.
За ингээ энэ уулнасаа энэ навч цэцэг их түүнээ эдэр тэгээд нэгдүгээрт бол өөрснийхөө нөгөө сүрлэн байшингийнхаа дээвэр дээр бол хайдаг. Хоёрдугаарт бол малын бас нэг зээлэг нэг юм яриад байгаа тэгээд энийг иддэг мал гэж хааваа. Ямаа нь бол иддэг л бахал та тийм мэдээж. Ямаачлах болсон юм. Ямаа өхөр хонь нилээд ихтэй. Харин нэг сонирхолтой нь бол адуу ерөөсөө байхгүй. Африкч одоо ямар хайшаа юм. Тэгээд түрүү чи хэлдгээр өстө нөгөө нэг зебрагаа сургаад 90 дахиад унаад юм. Усаас эдэн адуу чи явуулахаар ярьж байгаа. Алдар дуяачдыг өө. Зангас сармагч нь Kilimanjaro. Kilimanjaro, mlima mrefu sana, na mawenzi, na mawenzi, na mawenzi, na mawenzi, mlima mrefu sana. Walizunguka, 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 wataka kunila nyama. Pararampapa, pararampapa, pararampapa. Finish, finish. Finish? Yes. Okay, drink. It's very cool water. Very nice. Give for your friend. To this one. 정말 흰종이. тийм халуун байдаг бол тэр юм Африкийн улсууд бол ус өхөд бол их баярлна. Одоо үнэхээр аргач байхгүй дээ. Африкт бол одоо ус савар учраас Ялангуяа цэвэр ус. тэр авч явсан хэдэн боодол погийнхаа уснаас нэлээд ийнэ. Энэ таваш зориулсан та. Өгсөн тийм. Апо, то камера. Апо, то камера. No, only Oh, very nice. Хамгийн багт нөө гэж Say, байгаа юм. намын. Тэрийг авсны дараа Намын. хэдэн хунд гараад намын. улаагаад харагдана та. Монголчууд одоо комментараа гэж яхад намын даатгалтай бодолтой хар явж байгаа тий. Цочорой. За энэ битэр татчихсан тамхи хайцсан чи шууд аваад аккурк татдаг. Монгол тамхи татаад үзцээ гэдэг чинь бас тийм ээ. Муугаа мэдгүй тамхи татна гэдэг. Гам бэлгүүн гэдэг компани үйлдвэрлэж байгаа говь гэдэг тамхиг бол хамтран татна да бас тэгэхэд. Bye bye. Jumbo. Mambo. No, my friend. Mapenzi yangu yaweke, usiyatoe asinani. Mapenzi yangu yaweke, usiyatoe asinani. Penzi lina raha yake, asiyejua ni nani. Penzi lina raha yake, asiyejua ni nani. Penzi mfano wa pete, uwapo kidoleni. Penzi mfano wa pete, uwapo kidoleni. Их дэлхийд нар усагаар үнээс чухал юм гэж байна. Бид таны бизнесийг нар усагаар мэт тэтгэх болно. Голомт банк. Номин даатгал. Хөрөнгө. Ажлагчдын эрүүл мэнд. Гинтийн осол. Мөнгөний алдагдал, зээлийн эрсдэл, бизнесийн тасалдал, орон байр, автомашин, эд хогшил, хүүхдийн ирээдүй, өндөр насны хамгаалалт, гадаадд зорчигчдын эрүүл мэнд, номин даатгал, Монголд анх удаа байгууллага хүмүүсийг иж бүрэн хамгаална. Үрдийн мөнх юм гэж үгүй. Бид таны бизнесийн мөнхийн хөдөлгүүрт тулгцсан болно. Голомт банк. Мөнгөжүүлсэн ус. Биеийн дархлааг идэвхжүүлж халдвараас сэргийлэхэд тустай.
Апугийн мөнгөжүүлсэн ус мөнхийн залуунаас. Хүний хүсэл мөрөөдөлд хязгааргүй. Хязгааргүй хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд бид танд туслана. Голомт банк. За Танзанид бол Африкийн хамгийн одоо 3 том нуур бол байд юм байлээ. Виктория гэдэг Кени Танзаны хил дамсан юм том цэнгэг устай 80 м гүнтэй нуур байна. За Nyasa Tanganyika гэдэг одоо мөн цэнгэг устай юм том алдартай нуурууд бол байд юм байлээ. Тэгээд Серенгети Килиманжароос гаднаас үзэхнүүд бий тийм ээ. Ngorongoro Conservation Area гэж бас байна. Занзибараар бас ороод гарахад бас гимгүү тийм ээ. Тэгээд Килиманжаро бол маань эхний нэг 2700 хүртэл километртэй бол энэ дандаа юм шигүү юм юу юм тийм ээ. Ширэнгэр юм тийм. Тэгээд нэг 3000 орчим дээр гараад ирэхээр тал руу ороод ичнэ гэж байгаа. Тий одоо модгоо дэшээ ялах нь шүү дээ. Хад чулуутай л. Тэгэхээр ингээд 2000 3000 хүртлээ бол яг ширэнгэр явж байгаа учраас юу харагдахгүй юм харагдахгүй. Тийм. За ингээд нөгөө 25 30 кг ачааг чинь толгой дээр тавьж үүрчээл ингээд хөрхий зайлвал юу ч болоогүй юм шиг хэдлүүл тий мацсандаа хэвчээ. Үнэхээр сурцсан байд юм байлээ. Тэгээ чинь Африкууд энэ улсууд нь тамхи татдаг. За ингээд нэг харагддаггүй. Замдаа хэд амсан бэ? Явсан да. Сүүлдээ мань мэдээ улсууд бол бүр зүрх өвдөө салгалаад унах гэж ийлээ шүү дээ. Одоо яах вэ одоо явах хэрэгтэй юм чи тэгээд явсан. Цагаан хөвтөр Килиманжаро руу хавирч явна л да. Мандара гэдэг ихнийх нь бааз байд юм, бааз лагер байд юм байна. 2700 м-ийн өндөрт. Ястаа яг үхэх гэж байна л да. Одоо энэ дээр чинь дороос метр 10 км алхаж байна. Энэ ч өөрөө Килиманжаро ч их тийм метр бол яг бол нөгөө түрүүч ярьдаг Кока-Колагийнхны замаар явж байна л да. Их тийм алсуус ингээ өгсүр. Нийт энэ ч нөхсөд бол хэд гэлээ анх 43 км гэлөө. Ирэх буцахтайгаар бараг 100 км ингээд алсуур өгсдөг гинэ. 3 хонж Килиманжарогийн орой дээр гардаг гэдэг яг үний юм байна. Яг өөх гэж энэ хараа ус алж буцлаад бүр тосмаас л холдоод хар утаа саагаад дөрвөн моосонтой хийгээ зүтгээд авах чинь ерөөсөө энэ дэрэл түгж байгаа болж шít. Одоо ийшээ бас хагцаг гэр галхан гин. Яг өөхлээ. Яаж явна нэр. Хэрэггүй л Африкийг зорж. Монголд байсан хамаагүй тэрэж. Яа газар байна шүү дээ. Апоги бас дуусах нь. Йой. Монгол газрын тугийг асалтгүй нэг уулын талдаа ич мандуулна гэсэн эцсэн нэрэндээ явж байна да. Таминэ бурхан минь дахиж л битгий энэ Африк Килиманжарог зориор. Ядахтай энэ хажуу хавиргаар дандаа янз бүрийн амьтнуудтай могоо зогоо гүрүүл мөрүүл замаас гарах юм бол ёстой ягач явалтгүй аимшигтай газар юм байна. Одоо яа их үдэг эцсэн дөрөндөө яваад байжтай найз нараа. Өргөжтэй ил 3 нэвтрүүлэг цаашаа явж л байна. За стенгэл цаашаа эцсэн дөрөндөө явсан да. Үнэхээр нэгэстээ үгээ хэлж ийсэн. Гэхдээ яг би тэр нэг тийм цаг давчуу тэр одоо шин дунд нь хөвчөөд буцаад тэгээд одоо нөгөө хот руугаа явна гэд цаг их шахуу бишин учраас бол солиотой юм шиг явсан л да. Тэрнээс биш амраад ажуу юул яалаа л гэж ингээд одоо хөлс бастагаа хальдоо ингээд хамаг 70 булчирхаагаа тоочод байх юм тийм ээ. За ингээд явж хүрсэндээ жийдэн 2720 Мандара гэдэг одоо шин ихний бааз лагер. За энэ дээр ирээд Монгол газрынхаа ач тугийг мандуулсан жол амс хийж авсан да. Гизчүүлсөө жигтэйхэн бүр тэгэл нутгийн энтхийн улсуудыг уужгаад нэг аяг хоол хийгээд өгөөч гэсэн зайлуул нэг үн нэхээгүй тгийгээд хоол хийж өгсөн. За тэгээд хоол нь олж одоо явдаг юм байлээ дээ. Ер нь Монгол газрын захирал Мянган-Баяр Битгарыг Килиманжарог явах гэж сонсчоод Монгол газрын төвийг тэнд мандуулаач гэсэн хүсэлтэй байсан тийм ээ. Тэр хүслээ биелүүлэхээр одоо ингээд ямар ч алтаах юм нэгэд ядарсан.
найз нарынхаа донд. За энэ бол үндсэндээ бол нэг 120 орчим үндэстэн ястан Танзанид бол хамтран амьдардаг юм байлээ. За түрүү хэлсэн Swahili гэдэг юм одоо шинэ өөрийн үндэсний хэлтэй. За түүнээс гадна бас нэг 100 гаруй одоо шинэ аялгаар ярина гэдэг нь одоо манайхны нэг дөрвүүд мөрвүүд юу гэдэг тийм буряд гэсэн тийм аялгаар ярьдаг нөхдүүд байлээ. За өөр энд нэг юм хадуураар одоо өвс хадантаа яах гэж хадаад идэм энэ уулан тэр мэдэхгүй. Тэр за ингээл чавчин та хоёр тийшээгээл. За жуулчд бол ихний бааз лагерт бол нэг иймэрхүү одоо байшин дот тийм майхан бол хоноглоно. За эндээ бол хоолундаа идчихэд дараагийнхаа одоо шинэ хэдэн метр үдэм яваад мөн хоноглоно. За ингэсээр гад өнөө нэг 5 хоног нэг бол 7 хоног гэдэг чинь эндээс л гарч ирж байгаа юм да. Гэтэ зүгээр Килиманжароороо бол бас хүмүүс бол гардыг байлээ. Одоо шинэ 40 50 60 гарцсан одоо шинэ юм нэлээд настай тийм гадны улсууд гарна гээл одоо шинэ явж л лээ бас сайхан л байлаа. За энэ нөхрийг гууж хоол хийгээд өгөөч гэсэн. Гиз үсэд үхлээ чинь нутгийн хоол нутгийн хүн байндаа нэг хоолоор дайлалтаа гэсэн чинь за нэг баах юмнууд толцсон. Гэтэ энэ их заваа анч одоо нэг тийм маны каш маш зяа тэгээд дээр гурил юу ч холиод байгаа юм бэ. Үнэн үл ойлгохдох тийм жороор л одоо шинэ нэг сонин хоол хийсэн. За энэ good luck гэдэг одоо манай нэгдүгээр зэргийн тогооч. Энэ яг л манел каш л да үнэн зам. За та нар ингээд нэг хийгээд үзээрэй манел каш устдаа холиод усанд чанаад тэгээд дээр нь гурил хийгээд за тэгээд завааруулж өгч байгаа юм чинь бол идэх аргагүй. Гэтэ эндх юм бол яг нутгийн иргэдийн идэх гол хоол гэдэг юм тийм. Өдөртөө нэг удаа заавал нэг айдна. Ногоо голдуутай. Жooхон одоо шинэ 2 3 хон зүвсэн хэрчим одоо мах хийцэн байна. Угали. Yeah. За би нэг идэв. Like this, yeah? Yes. Ямар юм? Зүгээр. Та нэрлэхэд энэ үү? Better to go dining upstairs. Хараараа бүр заваарч өгдөө. It's nice, eh? Good. If we eat in this, people they eat in 1 times per day. 1 time per day. Гүйдэхгүй наад харуудад алуулна шүү. Good. Good. Сайхан. Тэгэхгүй та нар алж мэднэ. Эд. Yes. Наад тань ирэх аваад. Та нар Африкийн махбуруу явахад Бил. Chili. заавал энэ хоол идэх дараа юм хоолны өмнө одоо напогийн 100 грамм татчих юм уу? Эсвэл виски. Заавал татчихараа. Тэгэхгүй бол энд бол эзний одоо шинэ янз бүрийн алан орны өвчнүүд байдаг. Хоол хийж байгаа орчин нөхцөл бол онцгой учраас бол заавал хатуу юм. Татхыг та нар зөвлөж байна. Тэгээ болж байгаа араас нь цэвэр ус. Африкт бол ус хэмуутай усны гон проблем байдаг. Тийм учраас бол болж байгаа өөрийнхөө цэвэр усыг авч яваад баян хэмэлж явах. Гэхдээ бол хэдэн авдраар нь авч явалтаа биш таа гэхдээ. Боломжийнхаа хэрээр л. За ер нь бүр болохгүй бол халуун орн бол ерөөсөө осолтой газар гэж байгаа шүү дээ. Хоолундны талаар ч юм уу ер нь бол аюулгүй байдал талаасаа ч гэсэн нэлээд осолтой байдаг учраас бол бүр одоо шинэ айхгүй арганд хийя гэх юм бол намын даатгуулсан байхад бол хэрвээ ямар нэг юм болоход 50,000 хүртэл доллараар бол намын даатгал таахны даатгаж байгаа учраас бол нэг хайгаад авах юм байх бол идээд байхаас биш яах вэ? Чэжээ харуул та. Ингээд намын даатгал. Ингээд голомт банк. Ингээд Монгол газар. Ингээд юулэн чинь. Билгүүн. Байхгүй мал Монголда байгаа юм шиг л байна шүү дээ. Танзанд бол үйлчлэгээ сайтай. Бороо орно, нар гарна, манай good luck мистер бол надад бол нарны хаалт бариад зогсож байна тийм ээ. Good luck. Зэнгээ битээр энд нэг хоол идэж авсан. Актер хоолыг арай гэж хоолоогоор давуулаад тэгэл доош урууцсан да одоо тэгээд Хийлэгч ямар идэхгүй байлтайч ш тийм ээ. Эцсэн стол төрөний хилцэг алтаахын нэрээр эцсэн нүрэндээ идэл явсан да.
үнэн аргагүй юм бэлээ. Одоо тэр нэг мааны каштай холцсон юм бол тэгээ гараараа зурж хагаад өнөө нэг ногоогоор нь даруулаад яах вэ тийм ээ хүний идэж болдог юм ичнүүд идэж л харна шүү дээ. За бууж явахдаа харин өстө балаасаа нөгөө халуун орны актер баруун гинтхэн ороод ирээсээ зүгээр тэнгэр түчгнээ зүгээр юу болвоо гэдэг ингээд шал усуулсан. Хэвээ авах юм байхгүй. Тэст авралгүй газар байлаа Африкийн бороо гэдэг бол. За Алтай хот 2 Килиманжаро уулын 2700 хүртэл дэшег бараг 5-6 цаг явж очиод дээр нь гарчаа буцаа явж байсан чи яг Африкийн амар ширэнгэн дотор бороо нэр цохиулаад тэний сайхан том мод болчиход ингээд доор нь хүлээгээ зогсож байна. Тэр бас их хацтай. Яг Африкийн одоо нөө rain season гэдэг борооны үйлрэл яг одоо эхлэх юм байна. Тэр маргааш битгаар эндээс одоо явж байгаа учраас яг борооны season бас өмнө амжаад зураг мурга авсан. Одоо ямар ч юм бороо хүлээгээд одоо ингээд зогсож байна да. Тэнгэр нүжигнээд л ер нь сүртэй юм болно доо. Амар устай. Нефт норондоо тэгээд. Бүх юм одоо болсон. Нефт норлоо шүү. За ингээд Килиманжаро уул минь сайхан болов лээ. Үнэхээр одоо шинэ харахад бол монголчууд нь очиороо үзээрэй тийм ээ. Энэ үнэхээр Африкийн дээвэр гэдэг нь үний юм байлээ. Тий галтуул юм байлээ л дээ. Одоо шинэ сүнсэн галтуул дээрээ бол нэг тийм шовхороо байхгүй. Одоо тогоотой манай нэг аранга хоргийн тогоо гэж байдаг шүү дээ. Яг л тиймэрхүү байдалтай. Нөгөө дотроо бол нөгөө борооны усанд тусцсан нуруулахгүй юмтай. За Африкт очисон хүмүүс Килиманжаро гэдэг шар хайргийг бол одоо амсчил таарна. Яах вэ тийм ээ? Яах вэ? Юугаар эсэгдэг вэ? Технологиуд адилхан л та газрын шар хайр бол тий. За яг бол ерөнхийдөө бол шар хайргаа бол их хөөн. Ер нь архинд бас дуртай ард түмэн манайхантай адилхан. Тийм хоригдсан мусульманууд шүү дээ. Хоригдсан зүйл байхгүй. Цагтаанууд бол зураг авч болохгүй. Авч болохгүй гэж бас жоохон маяг л нь. Ядын авах тийм ээ. Тийм. За ингээд үндсэндээ бид тэр орой гараад туусан да. Орой гараад оддоо очиж амарчаад маргааш нь Кени рүүгээ буцсан тийм ээ. За энэ бол үнэхээр нэг үдшиг бүрий болоод нар орж явах үеийн Африкийн дүр зураг. Үнэхээр сайхан байгальтай. Ярих юм байхгүй. За Африкт бол одоо шинэ Африкчууд бол сарна цэцгээр их алдартай. 7-8 тонн сарна цэцэг гардаг гэж байна. Кени, Танзани орнуудад хийсэн аялал өндөрлөх тийшээ хандж байна. Монголчууд бидний хувьд Африк гэдэг төв Африкийн улсууд бол дэндүү хол мэт санагддаг. Зарим нэг улсууд бол Африкаас бүр болгоомжилдаг. Африк аюултайч гэж бидний гарахад зөвлөж байсан. Африкт очиод янз бүрийн халдварт халуун орны өвчин туснаач гэж одоо шинэ хүмүүс анхааруулж байсан. Яагаад ч Монгол хүнд бол Африк бол дэндүү их тийм зарим талаараа аимшигтай, нөгөө талаараа их хоолоо, аюултай, за тэгээд нөгөө харууд гэдэг нэг аимшигтай улсууд байдаг гэсэн нэг тийм сонин гинэ хонгор сэтгэлгээ бол одоо хүртэл заримд бол байдаг л да. Тэгэхээр бид хоёр Африкт бас нэг хэд хоног явлаа. Африкчуудын дунд хэд хоног амьдралаа. Африкуудын ёс заншил, ахуй амьдрал, сайн муу бүх талыг бид хоёр тодорхой хэмжээнд бол энэ хэд хоногт бол мэдрэлээ л да. Аль ч улсад бол сайн ч юм байна, саар ч юм байдаг. Гэхдээ Африкчууд ганхүү бидний хувьд бол боломжийн сайхан улсууд санагдлаа. Үзэж харах юм Африкт бол үнэхээр их юм. Үнэхээр Африк гэдэг бол бусад манай Аз төвийг бодох юм бол байгаль, ан амьтан, ёс заншил, хүмүүс гээд бүх юмараа бол тэс өөр ийм газар юм. Би үзэгч та бүхнийг Африкт ирээч гэж уриалах байна. Африкт айх аюул алга. Африктаар нь үзэх юм ихтэй юм. Энэ харвал нэг хүн болж төгснөөх энэ жижигхэн бөмбөрцөг дэлхий дээр хүмүүс яаж амьдарч байна вэ? Энэ бөмбөрцөг дээр ямар амьдрал байна уу? Юун сони юм. Бид чинь ерөөсөө нэг л гэр бүлийн л одоо шинэ хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид энэ бүх боломжийг ашиглаад энэ бөмбөрцгөө үзэх, таних, мэдэх энэ бол хамгийн том амьдралын хөвзөө аз завшаа юм байна гэдгийг үүргэвч үүрсэн хоёр бадарчны хувьд тийм сэтгэл төрж байлаа. За ингээд Африк тэрээрээ дахин хэлэх байна. Африкийнхан бол ингэж мэдчихдэг.
Hakuna Matata Kwaheri гэж. Энэ бол no problem баяртай гэсэн ийм амбар өгөлдөө. Тийм учраас бол та бүхэнд бол та бүхнийг Hakuna Matata Kwaheri Mambo Jumbo гэсэн ийм дөрвөн хэл та бүхэн Африкийн дөрвөн үгийг мэдж явах юм бол Африкт бол саадгүй явчих Африкийнхантай хинтэж танилцах боломжтой байна гэдгийг хэлэх байна. За ингээд Африкт та бүхэн заавал ирэх ёстой шүү гэдгийг хэлэх байна. За ингээд urban style нэвтрүүлэг анхны үеэр Кени, Танзани гэсэн Африкийн гайхамшигтай улс орныг одоо хэд хоногийн дотор тийм ээ. Тэгэхээр одоо шинэ чадан ядан үзүүлсэн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. За энээсээ гараад битээр бол үндсэндээ Cyprus. Тий одоо шинэ Туркийн Кипр гэдэг бас нэг сайхан улсад очсон. Ирэх хагас сайдар та бүхэн тий манай urban style нэвтрүүлгийн төгсгөлийн хэсэг болох Кипр, Москва отор хийсэн сурвалжлага нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Баяртай. Kwaheri, Hakuna Matata, Jambo. Mapenzi matamu ni wapona we mpenzi, sio ni mwingine wa kufanana na wewe. Nitalienzi penzi lako, sitokuacha silani. Nitalienzi penzi lako, sitokuacha silani. Penzi langu ninakupa, uniweke moyoni. Penzi langu ninakupa, uniweke moyoni. Usije ukalitupa nikasumbuka duniani. Usije ukalitupa nikasumbuka duniani. Uenda nikabuia chupa nitoweke duniani. Uenda nikabuia chupa nitoweke duniani. Mapenzi matamu ni wapona we mpenzi, sio ni mwingine wa kufanana na wewe. Nitalienzi penzi lako, sitokuacha silani. Nitalienzi penzi lako.